Хай, амралтын өдөр. Өглөөний хүрээлтээ авъя. Сая өглөөний цагаа бэлтий гэж худлаа ярих гэсэн. Шинэ байранда нэг төгчөж бас амжаагүй. Яг төгчөхгүй юм хумаа янзлах гэсэн чи бас нэг асуудал гараад тэгээд за муталлаа. Гэхдээ галзуухан амар сонин заа. Галзуухан надад нэг таалагдахгүй байгаа. Ийм нэг одоо мах цахаа хэрчих, ногоогоо хэрчих юм талбай аюу багтай. Ердөөсөл плетигнээс угаалтуур хоорондох одоо тэр хэдэн сантиметрийн бие нисгэж одоо амар богинохон. Тэгээ тэрэн дээр чи ус буцалгагч тавьж байгаа. Халуун сав тавьж байгаа. Хутганы ком тавьчихж байгаа. Тэгэд илүү гарсан занд нь ингээд жижигэн махны модоо тавиа тэгэл хийн. Тэгэд өөр хажууд нь нэмэ тэмээ за юусаа гарахгүй. Амар гомдлоохгүй тий. Энэ тавцсан нь ерөн жижиг юм билэ. Айлс зүйл нэг урд хоёр ширэмтэй плетиг тавьсан болохоор ингээд зайг нь авц юм уу? За мэдгүй ямар ч гэсэн шалтгаан нэг. Ямар асуудал үүсээд завгүйсэн гэд тэгэхээр за би одоо урчигдар 14-нд манай нөгөө өмнөх төрөөсийн байрны хугацаа тусаад яг альбаасаар гэрэн дээр 14-нд дуусчих واخгүй. Тэгээд манай яг тэр байрны төрөөсийн эзэн өөрөө нөгөө гадаадд амьдардаг واخгүй. Тэгээд харилцдаг агентаараа ер нь ингээд дамжуулаад гэрээ мэрэгээ хийчтэй. Тэгээд агент нь нэрээд байраа ер нь шалгаад хүлээгээд авцээ. Тэгээд нөгөө надад байрны эзэн барьцааны мөнгө гээд надаас нэг сарын түрээсийн мөнгө анх гэрээ байгуулахад аваад хадгалцдаг байхгүй. Тэгээд намайг гар хүйд өөх ёстой 3 сая төгрөг заа. Тэгсэн чинь надаа тэр 14-ний орой мессеж үчээд би барьцааны ч мөнгийг өгөхгүй гэж давардیں۔ Тэгээд тэр шалтгаан нь болохоор бид нар анханасаа 1 сарын барьцааны мөнгө өгөөд 3 сарын төлбөрийг дандаа цугтаа өгнө гэж хэлжсэн. Чи энэ 2 жилийн хугацаанд 1-2 удаа энэ 3 сар хамттан ингэж төлөх байсан төлбөрөө хувааж төлсөн гэж байгаа байхгүй юу? Брээмэр нийтдээ шалтгаан. Тэгээд хоёр дахь нь болохоор юу гэлээ? Би та нарыг ингэж байранд удаан байна гэж бодоод оруулах гэж аюул олон юмаа маш үнэтэйгээр засаж, шинжилж, их мөнгө төгрөг төлсөн. Та нар одоо ингэ шившин ийм юмнуудыг ингэ хэрэглээд ийм бохирдол үүсгэсэн тэрнийхээ төлбөрийг бас гэрээ зөрчсөн төлбөр гэж авна гэж байгаа байхгүй юу? Тэг 3 дахь шалтгаан нь та нар байрнаас гарахаас өмнө 1 сарын өмнө надад мэдэгдэх байсан. Тэгээгүй нэлийн хожуу мэдгцэн. Би уг нь нэгтгэн та нар мэдгцэн бол дараагийнхаа байр түрээслэгч нарыг олох ёстой байсан хугацаагаа тэгээ алдсан. Тийм болохоор энэ 3 шалтгаанаас та нар гэрээ зөрчсөн гэж үзээд барьцааны мөнгө чи өгөхгүй гэж авсан заа. Яг юмтай байгаа биз? Амар нийтдээ. Тэгэд би өөрт нь угаасаа хэлсэн. За эхний чинь шалтгаан болохоор 3 сар тутам байрныхаа мөнгийг төлөх ёстой байсан гэж гэрэн дээр угаасаа байдаг. Гэхдээ яг манад яг тэр үед болохоор өнгөрсөн жилийн 100 байлуу нөхөр маань нэг ажилласаа гарсан байхгүй. Өмнөх ажил нэг төслөө дуусгацсан. Тэгээд инженерүүдэд цомготгоно гэд тэгэд нөхөр ажилласаа халагдцээ. Тэгээд 1 сар гарны дараа шинэ ажилд орсон байхгүй. Би тэгээд тэр сард яг 3 сарын төлбөр төлөх ёстой байсан. Гэхдээ би байрны эзэнд хэлээд бид нар бас юм ажил солигдох юм асуудалд болчлоо. Тийм болохоор одоо 3 сарын турш сараар нь төлбөрөө хий гэд ингээд төрүүлээ хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэг нь за ийм асуудал бас гардыма. Зүгээр би ойлгож чинь та нар гэхдээ боломж байвал нийлүүлээд өгчөөрэй. Боломжгүй бол явахтай сараар нөгөөрэй гэсэн юм вичатаар харилцсан яриа бол байгаа хгүй юу? Мессеж. Би тэгээд тэрийг хэлж байгаа хгүй юу? Би өөрөө чинь зөвшөөрсөн болохоор л тэгсэн. Энэ угаасаа гэрээ зөрчсөн үндэслэл болохгүй. Хэрв тухайн үед өөрөө зөвшөөрөхгүйсэн бол зөвшөөрөхгүй гэдгийг хэлчих байсан яасан. Тэгжихэд өөрөө болно гэчээд одоо болохоор гэрээ зөрчсөн гэд энийг гэрээ зөрчсөн гэж үзэхгүй. Харин хоёр дахь шалтгаан нь би танаа эвдэрсэн байсан юмнуудаа засаж өгөхийг шаардсан. Хуучирсан юмнуудаа шинээр авч өгөхийг санал болгосон. Тэгэд өөрөө бас тгийгээд авч өгсөн. Тэгэд бид нэрээ чи аваад өөр газар руу явахгүйгүй байна. Танаа юм танаад л үлдчихэж байна. Намайг түрээслэх хугацаанд байранда шин тавилга авсан энэ төр чинь миний хувьд гэрээ зөрчсөн асуудал болохгүй. Тэгэд 3 дахь нь болохоор 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан гэд ийм заалт гэрэн дээр байхгүй. Өөрөө болохоор ер нь хиттууд тэгдэг гэж байгаа байхгүй юу? Хиттууд тэгдэг байж болно. Тэгвэл илүү сайнлах. Гэхдээ тэгхгүй байлаа гэд гэрээ зөрчсөн гэж үзэхгүй. Үзэх бүх нөхцлүүд нь угаасаа гэрэн дээр байгаа штий. Тэгэд би тэрийгэ тайлбарлаа хэлсэн. Тэгсэн чинь л чухал чухам хүү гомдоол цаа. Би та нарыг ер нь мэднэ, монголчуудыг мэднэ. Би Монголд очиж исэн, Улаанбаатарт очиж исэн, нэг банкны ажиллаар очиж исэн. Би зурагтаар ч хүртэл гарч исэн. Гэтэл чи надад ингэж хандлаа. Тэгээс та нар гадаад хүмүүс би гадаад хэргийн албанд мэдэгдэн
элчин сайдад мэдэгдэн. Та нарыг юм гадаад хүмүүс ингээд мөнгө төгрөг аавна гэд нэхэд байна гэд мэдэгдэн гэж аахгүй юу. Тэнгүүд нь миний бүр шал дургуурээд. За бүр нөхцөл байдал иймдээ тулсан бол би өөрөө чинь шүүхт өгнө. Би харин шүүхээс дахиж хилцэл хийхгүй гэдгийг сонгоод тэгээд дээрэс нь байрны барьцааны мөнгө дээрээс миний өдрийн цалингийн төлбөр, нөхрийн бас шүүхт оролцсон өдөр болгоны цалингийн төлбөр, тийшээ ойцсон замын зардал, эцэн хоол унд тухайн шүүхийн үйл явцад зарцуулсан бүх мөнгийг би сэтгэл санааны нэмэлт бүх мөнгөтэй би нэгч ямар нэгэн зардал хасгүйгээр бүгдийг нэмжээд өөрөөс чинь ихнэ. Тэр үед 3 сая биш 30 сая ч болж болно гэд тэгсэн чи ёстой. Тийг заав надад бас хэлэх хүн байгаа гэт тэгж гин. Тэгэд яг тэр чинь нэг маргааш өдөр нь амралтын 2 өдөр исэн байхгүй юу. Тэгээ бүх материалууд угаасаа бэлдээд тэгээд яг үнэндээ тэгэл тэр дүүргийн шүүхт бол би өмнө нь очиж исэн, шүүх хуралд орж исэн. Ер нь яг ингээл Бээжинд ирснээс хойш за нэг 6 гаруй жил өнгөрсөн байгаа гэхэд би одоо энэ баруун миний 4 дахь 5 дахь шүүх хурал болох ч байхгүй юу. Би тийм амар зарагч юм эсвэл тэгээд шүүхтээ яваад идэх хүн биш. Харин ч л асуудлыг аль бол ивээр ярилцаж олохыг хичээдэг. Гэхдээ улаан цайныгийн дээрлэгсэн өөрийнхөө эрхийг зөрчүүлсэн асуудал дээр шүүхээр л ярина штэ. Хиттэн шүүгч харин ч үстэй гадаад дотоод гэж ялгалгүй яг л хуулийнхаа дагуу гэрээнийхээ дагуу бүх юмыг л яг шударгаар л явуулдаг юм шиг санагддаг. Тийм болохоор би тэр тал дээр харин ч итгэлтэй байдаг. Тэгэд би амралтын өдөр бүх материал, нотлох баримт, гэрээ бүх зүйлээ бэлдээд тэгэд нэгдүгээр өдөр дүүрийн шүүгтэр очиж байгаа байхгүй юу. Тэгэд хэрэг нийлгүүлэх гэсэн ингээд бүх материалаа шалгуулад тэгсэн чинь нэг асуудал гарсан юм амар ядаргатай. Яг нэг байрны түрээсийн гэрээн дээр нөхрийн чинь нэр байна, өөрийн чинь нэр алга. Хэдийгээр гэрлэлтийн баталгаагаар өөрийн чинь эхнэр нь гэж батлагдах ч гэсэн заавал нэмж итгэмжлэлийн бичиг гаргуулж ирэх гэж байгаа байхгүй юу. Тэгэд бас би нөхөр бас энэ шүүх хуралд оролцох болохоор ажлынхан чөлөө авсан бүх зарлыг гаргуулна гэд бичсэн байсан чинь тэгвэл цалингийнх нь нэг өдөрт тооцоолох мөнгийг компаниас нь гаргуулж ир. Энэ мөнгөн дээр айгүй ингээд нарийн бүх юмнуудаа баримттайгаар ингэж тооцсон гэд гаргуулад ир. Тэгэд миний мөнгийг буцааж өгөөг болохоор банкны хүүгээр алданг тооцно гэд тэгсэн мэсэ. Тэгсэн чинь угаасаа энэ алданг чинь 3 хоногоос хэтэрхээр 0.5 хүүтэйгээр тооцогддог юм а. Тэрийг бичих гээд тэг нэг жоохон засварлах ажил өгсөн юм а. Тэгэд би нэгдүгээр өдөр хэрэг нээлгэж чадаагүй юм. Тэг гэртээ харчаад 2 дахь өдөр бүх юмнуудаа дахиж бэлдээд аваачаад өгсөн байхгүй юу. Тэгэд авцсан. Тэгээжсэн чи тэр 2 дахь өдөр байрны эзэн лүү ярьсан юм уу? Яасан юм мэдэгдэл очсон юм уу? Тэгсэн чи тэр орой шууд над руу амар нийтдээ барьцааны 3 сая төгрөгийг өгсөн за. Надад бүр тэгж 2 өдрийн ажил утчаад шууд шилжүүлсэн. Хэрэг гэхдээ би тэр мөнгийг авахгүй л жоохон хуулиндаа болохоро эхлээ зөвшөлтслөөр шийднэ гэдэг үг нь байгаад идэг болохоор хэрэг тэрийг авахгүй бол би өөрөө жоохон асуудалд орч магадгүй. Тэгэнгүүт нь тэгэл авцсан шүү дээ. Угаасаа хүний барьцааны мөнгийг одоо өөрт үлдээж чадна гэж бодсон байх та. Юу бодож тийм юм ярьж тийм юм хийдэг байна. Гэхдээ намайг энэ тэнд хилэнч гэж их шиг. Гэхдээ би ч одоо хууль ёсны дагуу бүх юмаа зөвцүүлж амьдэрдэг хүн намайг хэлээ яах вэ? Тэ өөрийгөө л юу байдалд оруулах гэж. Ер нь мөнгөний тал дээр Хятад Монгол хүний үзэл санаа маш ондоо байдаг. Хятадтай мөнгө ярих бол баримт нотлогоотой, бодтой, сэтгэл хөдлөлгүйгээр харьцах хэрэгтэй болдог. За бай.